За шинчилсэн найруулга бол сайн болсон. Энэ нөгөө ойгоо хамгаалдаг тийм үзэл баримтлалаас тийм төвтэй үзэл баримтлалаас эдийн засгийн эргэлтэнд оруулахаа тэгээд уур амьсгалын өөрчлөлтийн бодлогодоо давхар тулгуурлаад уялдуулад явчихж байгаа юм л да. Тэгэхээр их сайн гэдгийг хэлэх ёстой. За энэ хуулийн би нэг юм тодруулчихъя гэж бодод байгаа. Хуулийн төслийн 35 дугаар зүйл байна. Ойн дагалт баялагийг үйлдвэрлэлийн зорилтоор түүж бэлтгэх гэдгийг зохицуулсан байгаа юм л да. Тэгээд энд ойн дагалт баялагийг үйлдвэрлэлийн зорилтоор бэлтгэх гэдэг нь угтаа ойн мэргэжлийн үйл ажиллагаа биш. Харин ойн дагалт баялагийг үйлдвэрлэлийн зорилтоор ашиглах тийм нэг төрлийн үйлдвэрлэл гэж ойлгож байна. Тэгэхээр энэ нь экологийн тэнцвэрт байдлаа аль болохоор алдагдуулахгүйгээр хөрс болон ус давхаргыг гэмтээхгүйгээр байх зохицуултанд байгаа юу? За Батэрдэн шөөрөлий. За баярлалаа. Мөнхсөлэн гишүүн маань бас өргөн барьсан гишүүдийн нэг. Ялангуяа устай холбоотой харилцаан дээр нэлээд олон саналуудыг бас хийлдэг ярьдаг. За бид нэр асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага болон байгаль орчны асуудал төрийн захиргааны байгууллага болон байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гэх мэтлэнгээр тодорхой хэмжээний эрх үүргийн хуваарлтуудыг бол бид нар хийж өгч байгаа. Тухайлах юм бол 35-ын 2 дээр ойн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага ойн дагалт байдлыг түүж бэлтгэхэд хязгаарлалт тогтоож болно гэдэг залт байна. Энэ залт өөрөө юу гэсэн үг вэ гэхээр тухайн устай холбоотой харилцаан дээр мөн орж ирж байгаа. Ямар тохиолдолд бид нэр ойн дагалт баялагийг хязгаарлаж болох вэ? Энэ өөрөө байгалийн нөөц гэдэг дотор ус орж байгаа учраас тодорхой хэмжээнд усны нөөцийн ашиглалтын бүх хэлбэрийг хуулинд тодорхой хэмжээнд ойн дагалт баялагийг ашиглахтай холбоотой тусгай зөвшөөрлийн харилцаан дотор нь оруулаад өгчихсөн учраас энэ дээр бид нар бол тодорхой хэмжээнд бол хязгаарлалтуудыг нэгдүгээрт хийж өгөх, хоёрдугаарт бол зарчмыг нь зоож өгч байгаа. За тэр 35-ын 5 дээр бодлосруулаагүй ойн дагалт байдлыг экспортлохыг шууд хариулж өгч байгаа. Энэ бол тодорхой хэмжээний хязгаарлалтанд орно. За 35-ын 6 дээр дагалт байдлын дунд ургацын жилд зөвхөн ахуйн зориултаар их ургацын жилд альж зориултаар ашиглахыг зөвшөөрнө гэдэг ч юм. Ингээд тодорхой хэмжээний харилцааны асуудлыг бол бид нар оруулаад өгсөн гэдгийг хэлье.